Засгийн газраас төрөмжт 18 компанийн хувьцааг нээлттэй олгож, заримыг нэгтгэх, хувьчлах тогтоолын төсөл боловсруулж, улсын хуралд өргөн барихаар болсон. Харин үүнтэй холбоотой Монголын үйлдвэрчний эвлийн холбооноос 30 мянган ажилтан, албан хаагчдын цалин хөлс, ажлын байрны баталгаа зэрэг асуудал хөндөгдөх эрсдэл үүсэж болзошгүй гэсэн байр суурийг илэрхийлж байна. За яг энэтэй холбоотойгоор тухайн байгууллагын засаглал, менежмент өөрчлөгдөхтэй холбоотойгоор ажилтан албан хаагчдын цалин хөлс, нийгмийн хамгаалалт, ажлын байрны баталгаатай холбоотой асуудал энэ дээр зайлшгүй хөндөгднө. За Монголын үйлдвэрчний эвлийн холбооноос байр суурь нь юу вэ гэхээр аливаа хэмжээнд засгийн газрын түвшинд төр засгийн зүгээс тодорхой бодлогын өөрчлөлтийг хийхээр болвол тэр бодлогын өөрчлөлтөд аливаа түвшинд одоо шууд хөндөгдөж болох эрх ашиг нь зөрчигдөж болох талуудтай яг энэ асуудлыг өргөн хүрээний хилцүүлгийг өрнүүлэх ёстой. Одоо энд бол 50% одоо мэдээж хувьчлал явуулаа гэж үзэхэд 50% одоо ажилтнуудын одоо цомогдохлын асуудал яригдана. Тэгээ өнөөдөр энд засгийн газраас шууд ингээд мэдээлэл хийгээд татан буулгах нь хувьчлал бүтцгэн байгуулалтын өөрчлөлтийн тэгэхээр өнөөдөр ажилтнуудын сэтгэл зүйн асуудал бол маш тогтворгүй байгаа. Энэ ажил хэвэн явагдах боломжгүй байгаа. Өнөөдөр тэнд зохион байгуулалтын өөрчлөлт хийх өнөөдөр ажлын байрны баталгаагүй сонсогч байгаа ажилтан яаж ажиллаа хийх вэ? Тийм учраас ийм одоо маш эрсдэлтэй асуудлууд байна. Эрдэнэт үйлдвэрт 3 толгой байна. Уулуурхай эрдэс баялаг уулуурхай яам, аж үйлдвэр яам. За дээр нь төрийн өмчийн бодлого зохицуулалтын газар. Дээр нь Эрдэс Монгол гэдэг. Ингээ 3 толгойтой болгочих. Тэгээ Эрдэс Монгол яадаг вэ гэхээр эрдэнэт үйлдвэрийг менежментэд хийж авч явсны төлбөрт 80 орчим тэрбумыг авч байгаа. Тэгээ энэ мөнгө яг үүндээ хэрэгтэй зүйлдээ зарцуулагдаж байна уу? Энэ чинь бид нар төрлөө очих хэвээр мөнгийг Эрдэс Монгол гэдэг нэг газар ингээ бөгнүүлээ тэнд ингээд илүү бүтэц илүү толгоогоо томруулаад ингэж алдагдал зардал гаргаад байгаа юм шүү гэж харж байгаа.